Гочужигийн маань 11-р сарын 30-ны өдрөөс эхлэн шинэ жил зөрөөсөн тусгай багцаа худалдааны гаргаж эхлэх нэ. Энэхүү багцад нь Honey Garlic, Sweet Spicy болон нэмэлтээр Red болон Snow Cheese хөөрэ бэлтгэдэг дахианы төрлүүдийн аль нэгийг сонгож болгоос гадна Солонгос чикентэй хамт идэхэд төгс зохицох будаа, бэлтгэдэг шарсан төмөс, шарсан банж, ундаа зэргийг дагалдуулж байгаа юм байна шүү. Та бүхэн шинэ жилийн багцаа захиалгахдаа Гочужигийн аппликейшн болон 72 22 33 55 дугаараар захиалгаа мартав. Бас Гочужигийн аппликейшнаар захиалга хийхдээ манай өглөө промо кодыг ашиглаад сэтийн үнийн дүн 10% хөнгөлөх боломжтой. Цаашдаа хүргэлтийн аппликейшнаараа олон сонирхолтой урамшуул цацагдсад бол апп татаа захиалга өгөөл байж тайлбарлаа. За тэгэхээр зөвхөн эхний 50% промо кодын хөнгөлтийн эрх маань үйлчлэгдвэл та яарах нь шүү. За өнгөрсөн баарын төгсгөл тэжүүн маань буунан сумд оногдсон ч азар гаран шархтжээ. Манай хүн ингээс хэлсээр байгаа л гараад ирж байна. Хэдий гарлуугаал бодулсан ч өдөржин хүн амьтандаа зодтолдож хутгалуулаа бүр машин дүртэл мөргүүлсэн хүн чинь ямар л байлиг бах вэ? Ухаан санаа нь орон гараа явсаар нөгөө хуучин хоригдлахаа олоод ирж байгаа нь. Харин нөгөө талд хэдий их мөнгө авсан ч өчнөө хоригдл үхээд орох нь оргцсон болохоор шоронгийн дарга байж яддаг байгаа сте. Арга ядаад нөгөө боссгоо олж ирээд уулзахад цаадах нь өөрөө бүгдийг зохицуулна гэж байна. Манай хүнийг тэр алаан донд оргож чадсанд нь бүр итгэж чадахгүй. Тэжүүн маань хараа ахын гэрт ирээ шархаа имлүүлж овоод ихрээд авлаа. Мань ахш тэжүүнийг хэсэг гэртээ байлгаж юу ч болсон туслах бололтой. Манай хүн харин биеийн зүгээр оломгцоо хамгийн түрүүнд дүүгийн туршгал дээр ирж ирээгүй. За тэгээ одоо мэдээж нөгөө мө өмүүлэгч юм шиг юм байгаа сте. Нөгөөх нь юу ч болоогүй тэ ажиллаа хийгээл явж идэг шүү. Ажил дээр нь хурж ирээд араас нь дагаад байгааг анзаарангуудаа шууд нөгөө өдөө мэдэгдэж байгаа. Манай хүнч барьж аваад өгтөл нь үдж байгаад өөрт нь тогсон иргэн талаар яриулаад нотлох баримт олгож дууг нь хураагаал авлаа. Наач энэ муучин боосгон талаар бүр ам нэж өгдөггүй. Ингээ өрөөг нь ухж байгаад дараагийн бай болох хүний мэдээллийг олоод авч байгаа. Зэвүүн гарууд аль үжээ өөр нэг эмэгтэйд хэрэг тоох гээл ажиллаа эхэлсэн юм байна л да. Уг нь энэ муу өмгөөлөгчийг яргалж байгаад боосгон талаар мэдээд авч болох байсан ч нөгөө дууцсан хүн нэрээ гай боллоо. Ирсэн хүн нөгөө вакцин шахдаг гарч авах шиг. Манай хүү энэ нийтийг хоорондоо холбоотой байсныг хизээ хонь л мэдж авч байгаа. Эмо юм чинь тэгээ зодлоод байхгүй болохоор өрөөнд нь бомб тавьчаал зүгтчдэг байна шүү дээ. Тэжүүн маань харин ашгүй дараагийн бай болох хүний хамаг мэдээллийг амжиж яваад цонхоор усэрчлээ. Манай хүнийг ингэж алдсныг мэдсэн босс энд боож өгөх нь. Саяын эмч залууга ажилласаа хайсангүй гээл өөрийнхөө гараар нухчдаг байна шүү дээ. Хүн айлснаа л бүр баярлж идэр. За тэгээ хамаг гар хөлн болсон ажилтнаа алдсан хүн чинь оронд нь өөр хүн авдсан байгаа сте. Тэр нь ядж байгаад бүр мөрдөгч байх шиг. Энэ твэд олигтойч биш баахан ахвал махвалын хэрэгээр шийдгүүлж байгаа гар юм байна л да. Мань босс тэр хэрэгүүдийг хаагаа зогсохгүй тушаал ахиулж өгнө гэж амлаад энэ мөрдөгчийг өөрийн болгоод авлаа. Тэжүүн маань хараа өөрийгөө яа гэж одоо дараагийн бай болсон эмэгтэй туслах юм бахав. Манай хүнийг хэлсээр шоронд орсныг одоо л ойлгосон ах маань өөлж унжаа бүр сүйд. Шорон царин тэжүүнийг алга болсныг мэдсэн нөгөө сайн харгалзагч ах маань хамт ажилладаг хүмүүс рүүгээ ууралж барай бас л сүйд болж байна. Хашаа чим хамт яваад баахан шархтад ирсэн хориглуудыг нь байцаа ихээр нөгөөдөл нь хөдөлж өгдөггүй. Тэгжидэл шоронгийн дараагч дуудуулж байна. Өрөөнд нь саяхан боссын талд урвсан нөгөө мөрдөгч хүртэл сууж шүү. Одоо энтэй нийлээ тэжүүний араас мөрдөг юм гинэ. Харин энд дараагийн бай болох эмэгтэйг харуулж байна. Хөөрхийн уг нь тэжүүний л мөрөөрөө ажиллаа хийгээ явж байгаа эмэгтэй байхгүй юу? Дээрэс нь өвчтөө өхнөөг ганцаараа хард юм байна. Түрээсээ өх хугацаа адэр нэвтрээд хэцүүхэн л байгаа л доо. Эмэгтэй энэ үллийг нөгөө босс ч хяналтын камераараа хардгаараа харцсан. Яг төгөрсөн байдэр гэж мэгцээ сууж байна. Босстой зэрэгцэд тэжүүнч бас хөдлөөд эхэлсэн байна. Манай хүн энэ хэргийн ард яг ямар хүмүүс байгааг мэдэх гээл байгаа аахгүй юу? Яаж байгаа ганц мэддэг өмөөлөгч нь саяын дэлбэрэлтээр чат хийдсэн. Хэрэг зохион байгуулдаг хүмүүс бай болгосон хүнээ 24 цаг араас нь дагаж гэр ажлынх нь ойр орчмоор эргэлдгийг мэдсэн тэжүүн маань зөрүүлээд гар араар исэн хянах камер сорилуулаад эхэллээ. Хажууд нь хуучин хоригдлах маань туслахын зэрэгцээ тэжүүнийг бүр төрсөн хүүшгээ санаа мөнгө төр хүртэл өгөх юм. Ах тэгжээснэ боосон талын хүн байж тарвал алгаа те. Манай хүн нилээдэн камерыг амжилтаа сорилуулад тэрнийг хянаа сууж байхдаа нөгөө ах дээр ирж олсон мөгийг хуу хамаад өгдөг охин яг ирж шүү. Ахч дэлгүүрт нь хулгай ороод байгааг хальт ярьжсэн болохоор мань тэжүү нөгөө охиныг чинь барьж аваад батарч унгаа байж илөө. Тэгсээр энэ охин хулгайч биш бүр ахын маань төрсөн охин байж таарж байгаа. Манай ах баг багт нь шоронд орсон болохоор тэрэндээ л их гэмтдэг болтой. Өнөө охин харин жаахан буруу өссөн. Байсгээл аавдар ирж мөнгөний туугаал байсан байгаа. Тэжүүн маань ахын охин гэдгийг мэдээд яах учраа олохгүй байж исэн чинь цаадах нь уулзыг айл аваа гарлаа. Тэгснээ
Манай аавын толгой хорогдож байгаа юм бол надаа мөнгө өгч гэж ах шиг. Манай хүн урдах ажлаа яа гэж одоос нэг охин дээрлэхүүлдэг л ажилтаа боллоо. За, энэ хооронд нөгөө мөрдөгч нь шоронгийн харуулгыг дагуулж яваад өнөө өмгөөлөгчийн цоцыг харуулж маруулаад тэжүүн чин шоронгоос орхичоод хүн халаад яваад байна гэж гүтгээстэй. Харуулах бол амхандаа тэжүүн тим юм хийх хүн биш ээ гэж өмөрөөл байгаа юм л да. Даанч яалчгүй ажлын юм болохоор хуучин хориглохтой холбоотой байсан гэж үннээ хэлж байна. Харин энэ хооронд өнөө босс ч хэрэг тох ажлынхаа сүүлийн шатанд орцсон яг нөгөө хайсан уцтай амжилт хэсэг дээр явж байна. Өнөө эмэгтэй маань хизээний уцыг аваач өгөх гээл явчих. Энийг мэдсэн тэжүүн эмэгтэйг зогсоохгүй явж байгаа хооронд хуучин хориглох ах дээр мөрдөгч ирээ шалгаагаад унлаа. За, энэ мөрдөгчтэй сууг яваа шоронгийн харуулах маань уг нь болгосон харьцаарай. Шоронгоос гарсан хүмүүс биднийг хараа таата байхгүй нь мэдээж идэргээл учралж орсон юм байна л да. Даанч энэ мөрдөгч нь хуучин хориглох ахынд явж оронгуудаа л балер дээлхүү зан гаргаал ахыг маань бүр сандрага ажиллав. Тэжүүнийг асууж баахан юм хүм онгочж байгаад яг нөгөө хяналтын камертай өрөөрөө дайраад орох шүү бүр. Тэгсэн дотроос нь ахын охин хараал урсгаж гарч ирэл өрөөлөв нь оруулахгүй эдэргээл зүтгэжлээ шүү ашгүй. Ах ч охиноо гэрт нь ирсэн байсныг ч мэдээгүй бөөн шок. Нөгөө охин та нар яахаар хүнийгээ дайрч орж ирээд нэгждээ манай аав ямар гэмт хэрэгтнээ өдргээл бас овоо штэ. Ингээ ашгүй өрөөлөв нь оруулахгүйгээр хөөгөө гаргачлаа. Энэ хооронд дараагийн бай болоод байгаа эмэгтэй маань яг уцыг буцааж өгөө зогсож идэг шүү. Араас нь дагаад ирсэн тэжүүн маань дамжуулсан уцыг голоор нь шүрээл зогтчихж байгаа. Хэрэг явдал сайхан бүтэж байхад утас алдагдсныг мэдсэн босс энд боож өглөө. Тэжүүнээрээ уцаа аваад ахын түрээд ирж. Түгжээг нь тайлаа үзтэл харваас амиа алзан хөрөгч утас. Ах ч өдөр ирсэн мөрдөгчийн талаар хэлээд авлаа. Тэжүүн маань цаашдаа эдний удаан байвал ахад муу юм байна. Ингээ хурдхан нөмөр өсөн ч цаадах нь энтэй зүгээр байл гэж гүрийгээстэй. Ахын хувьд тэжүүн төрсөн хүүгээс нь өөрцөх юм уу? Мань хүн одоо харин утас дамжуулж байсан хүнтэй холбогдоод уцын нөхөн ирээдлэр царайг нь харах гэж явж байгаа. Энэ хэрүүдийн ард нөгөө босс байгаа гэж төсөөлөөшгүй явж байгаа юм л та хөрхий. Боссын доор ажилладаг хүмүүс тэжүүнийг зүгээр нэг халаасны хулгай ааш гэж бодоод байгаа. Ингээ уцаа авахар ирсэн эмэгтэйг араас нь дагаа явлаа да. За тэгсэн бүр яг хуурамч нотлох баримтууд хийдэг баг үйлдвэр улцсан газарт нь хүрээл ирж байна. Мань үнч нууцаар авж ороод ажилтныхын дүр туураа бужигнуулж гинөө. Нилээн дотгошоо яваад орсон чинь бүр яг хэрэг тоох гэж байсан эмэгтэй эз үс ажлынхын хэрэгслүүд дээр хурууны хээ тавиа байж идэг шүү. Дараагийн бай болсон эмэгтэй маань бага насны охиноо ганцаараа өсгдөг өсчийн эмэгтэй юм байна л да. Тэгсэн бүр охиных нь эз үс хүртэл дунд нь явж байгаа. Манай тэжүүн ч энэ бүхнийг хараа яа зүгээр зогсохов шууд уцаараа бичлэг хийгээл голоор нь алхаваа. Тэгсэн энэ хооронд нэгэнт үйл ажиллагааны голоор уц муцны хулгаад алдагдаад бүдлээ орсон болохоор том бос тушаал гаргаж өсчийн эмэгтэй зүгээр аал гээл хүн явуулж байна. Энэ эмэгтэйг бүрэн мөсөн цэгслээд өөр бай хайхаар болж байгаа. За тэгээ өсчний газрыг нь камераар хэн суусан ах сэрэгтэн үснийг хараад шууд л тэжүүн рүү залгаж байна. Нөгөөх нь яг нууцаар бичлэг хийгээ явжсэн шүү дээ. За тэгээд азар энэ үйлдвэрт нь олигтой зодтолдог хүн байхгүй гэж таарад манай хүн дорхноо бултаа гараад ирлээ. Одоо бушуухан өсчний газар руу давхитын байгаа сте. Өсчийн ихтер ирсэн эмэгтэй нь харваас эвгүүгээр болтой бүр охиных нь амиар сүрдүүлээд нөгөө ихчийг мань алах гээл үжин шүү. Аз болж энэ үед нь манай тэжүүн давхиж ирээд энэ хүүхэндээ ар маань үзнэ. Энэ хүүхэн нь ямар ч амар юм. Бүр дийлдэхгүй шинжтэй нэлээ эвгүүгээр авч таарав. Тэгжитэл гадаан цагдаагийн машин ирэхэд нөгөө хүүхэн нь бушуухан арилаад өглөө. Цагдаа дуудсан хүн нь манай хуучин хориглол ах юм байна л да. Тэжүүнийг баригдахаас өмнө гэлс явъя гэхэд цаадах нь өөрийгөө яа гэж бас өвчин ихчийг охинтой нь аваад явъя гэжчээ. За энэ их дүүлэн шуугааныг мэдсэн босс чинь камера шүүж байгаа л үйлдвэрт нь тэжүүн ирснийг олон харчиж байгаа. Тэгснээ барыг надтай уулзгаад хайгаад байгаа юм бах та гэснээр инээж идэр. Энэ бүр үнэн солиод байгаараа. Мань хүнийг ингэ солиотой юм шиг инээгээ сууж байхад нь гэрт нь зочин ирж байна. Уг нь бол эдний хэрэг ажилчдаас нь өөр мэдэх хүн байхгүй, өөрсдөө удаагүй бол хүн амт ирэх ёсгүй юм байна л да. Угаасаа тэгээ алгын гэмт хэрэг зохион байгаадаг хүн ингэж амьдрахгүй гэж яах вэ? За тэгээ ямар юм н хар шнөр эднийд ирдэг байна гэ бүр гайхаад очтол мань квансуугаа автгаа ирсэн цуг сууж идэг шүү. Маньгаар босс төгсөн бэлгэндээ байршил тогтоог суулгачаад гэрийг олоод ирж л дээ. Энгийн үед байдгаас шаал өр дээрэнгүй хасаад байсан учраас нь тэжүүний шоронгоос орсныг мэдсэн юм гинэ. Манай тэжүүнд энэ гарын хийс зэргийг үүрээ шорон суусан штэ. За тэгээ өмнөөс нь шорон суусаа хүн гараад ирсэн байна. Энэ одоо юу болж байгаа энэ тэргээл томорж өгч байна. Аав нь ч их мөнгө авсан байж ажлаа олигтойгоо хийдэргээл. За энэ аав нь ч яах вэ? Квансуу бүр дэлчхэнж өгч байна. Мань босс руу тамирынхаа иш мишиг хайснаа барыг би чиний эзэн ухаан нэл юм ярьж шүү. Мань гар болохгүй хүнээрээ оролдож байгаагаа мэдэхгүй л байна да. Босс ч нэлээд заналтай царай гаргаад үлдлээ.
Нөгөө тал тэжүү маань өсчин эмэгтэйг охинтой нь аваад ахын төрөд иржээ. За тэгээд түрүү ажил дээр нэрдэг эвгүй өгөн чи ийм учиртай юм аа. Танд хэрэг тоохох гээд хүмүүс ийм юм хийж байсан гэж хамаг үннийг тайлбарлалаа. Мань их ч айсан тодорхой. Дээрээс нь жаахан охинтойгоо хайжхаа мэдэхгүй. Гэртээ эргээ очвол нөгөөдөл нь ахиж ирэх юм мэдээж штэ. За тэгээ ямар танихгүй хоёр эрэгтэй хүнтэй хамт амьдралтай биш гээ харж исэн чинь харин тэр бууланд ахын ганц охин бууруу харцаа сууж байна. Мань охиныг эмби гэдэг гинэ. Найстайгаа хуйлган амьдрт юм байна. Мань охин ааш муутай ярина бас хүн чанартай юм аа. Түр хугацаанд өсчин эмэгтэйг охинтой нь хамт гэртээ амьдруулахаа арал боллоо. Манай ахаараа охиноосоо нэлээд айдаг болтой хөөрхий. Гэрийг нагийг мэдэж авсандаа баярлаад байгаач охинтойгоо хэдэн үг сольж чадахгүй маа. Ахыг ойр зур хэрэг болох юм аваад ирийг явах хооронд охин тэжүүнийг дуудаж уулзж байгаа. Гэхдээ шоронгоос оргосон хүн аавтай хамт амьдраа с ичгтэй юм хийгээд яваад ахаар хинч гайхна л да. Манай хүн хараа ихэндээ нилээн саргалж байсан ч эмбид итгээд хамаг үнэ яриа өгвөө. Тэгсэн өнөөхөн бүр өрөвцөндөө нойрон чүрэхгүй шүнжин хөргөө сонлоо. Ямар хүн хийгээгүй хэргийн төлөө бүх насаараа хоригдох айл авчаад энгийн явж идэв гэнэ гэж бүр гайхаастай. Ааш муутаагаараа гайхаад байсан хүн чинь бүр аав руугаа залгаад хэрэг болвол яриараа эдэргээл аваа шин. Манай ах хөөрхий анх удаага охинтойгоо уулзаар ярьлаа гэж магнаа хагарах нэ. Тэжүүний буйнаар ганц охиныхоо амьдардаг газрыг нэмээд уцны дугаар нь хүртэл мэдээд авлаа гэж учргүй баярлаж байгаа. Манай тэжүү харин ганц охинжин байж яхаар аав руу залгадгүй юм гэж уурлаад байгаамаа. Харин ахын олон жилийн өмнө хийсэн хэрэг нь охинтой холбоотой юм байна л да. За тэгээ манай хоёрыг эргээ гэртээ ирэхтэн зургатаар шуурхаа мэдээ гарч ийн. Тэгсэн нөгөө өсчин юмтай тохож байсан хэргийн хохирчийн талаар гарч ийн шүү. Мань босс байгаа гэлс өөрчлөөд өөр хүнд хэрэг тохчих л дээ. Тэжүү манж мэдээ хараад бушуухан нөгөө үйлдвэрлэгээ давхиа очиж байна. Манай хүнийг давхиж явах оронд өнөө босс чинь тэжүүнд бэлэг явуулсан эдэргээл үйлчлэгчтэйгээ яриад иж байна. Тэгсэн нөгөө өвлөрд байсан бүх ажилчид алуулсан байдалтай өгдөж шүү. Манай хүнч юу болоод байгааг ч ойлгохгүй амтан дотор нь ороод явж исэн чинь цэглгаан дамжлагаар бүр хүний тасарсан толгой өдөр яг урд нь унаал ирж байна. Энэ толгой нь бүр нөгөө шоронд вакцин идэг эмчих байна. Тэжүүн маань өвхөөс бусдыг үзсэн чинь арайчаас хүний тасарсан толгой харж байгаагүй болохоор бүр шок. Тэгсэн яг хажуудлынхаа дэлгэцэн дээр өөрийнх нь нэр дээр бэлэг ирлээ гэж бичиг гарч ирвэ. Босс хийж байгаа хэрэг байхгүй юу? Манай хүнд энэ чамд тогсон хэргийн жинхэнэ эзэнгээр консугийн зургийг харуулаад нэр ус нь хилээ өгч чинь. Ингээл зүгээр хооронд нь алдцуулъя л гэж байгаа юм байна л да.